амсаас нөлөөлжтэй би хайр бол фитнес зүйл гадаад орхон. Ингээд улаан туяатай өндөр насгалыг хэлсэн байна. За энэ насгалыг хийхин тулд мөрний хэмжээтэй заавал халаалтаас эхлэхэд за халаалтаа үзүү толгоогоо үеэдсээ хавчи 3 2 1 нөгөө тишин 1 2 3 за буугаасаа халаагаад өгье. Үеүүдийг маш сайн халааж авах хэрэгтэй байдаг. Гэснээр дараагийн дасгалдаа авах бэлтгэл аяг сайн авах хэрэгтэй. За хоогийн нэгний дасгал. За мөрөөс халуулж өгөх хэрэгтэй. За гэсэн хамгийн чухал хэсэг бол өдний халаах байна. 1 2 3 4 5 за нэг шин 1 2 3 4 5 за дараагийн дасгалд орохын тулд за мөрнөөс илүү хэмжээтэй зааваад өсөлттэй дэше алгаад ашиг дасгал байгаа. 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 за нэг маш шүштэй шүсээ хурдан өсрээд хэрэгтэй. 3 за дараагийн дасгалд орцгоо. Дараагийн дасгал. За 1 2 3 4 за ингээд доош суулгаад дэше гараа. 1 2 3 4 5 6 7 хөдөө акшн сайн савж өгөх хэрэгтэй. 4 за хөдөө сайн акшн савж. Гэтэ гараасаа хүмүүж сонгож өгөх хэрэгтэй байна. Хөдөө акшн сайн савж өгөх хэрэгтэй. 1 2 3 4 5 7 1 2 3 4 5 6 7 за дараагийн дасгал бол мөрний хэмжээтэй заавал багшаа 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 хошоосаа өдөө жийж өгөх хэрэгтэй. 1 3 4 5 6 7 нэгтэй гараа угшаа хошоо та тэжнээ автаж өгөх хэрэгтэй байгаа. За нэгтэй гар шугам явах хэрэгтэй. Гар шугам явуулаад автаж тэжнээ хэрэгтэй. За хошоо боцсон. За одоо ингэ дараагийн дасгал илүү хөлөнд очиж дасгал байгаа. За энэ дасгалыг хийхдээ өсөлттэй доош хаачин суул. 1 2 энэ дасгалыг хийхдээ анхаарах зүйл бол могоц хашаа тож өгөх байдлаар хийж хэрэгтэй байна. За энэ бол өндөр ачаал өгөх дасгал учраас за хашаа тастай хийцээ. За доош хаачин суул хий. 1 2 3 4 5 6 7 за энэ дасгалыг гэрийн янаас 16 хийх боломжтой. За сүүлийн дасгал мөрнөөс илүү заавал за онцлог дасгал тун бүстэй дасгал байна. За гараахаа тойрог хөтөлбөртэй явуулна. Гэхдээ доороос амьсгалаа аваад дээр очиод зарах хэрэгтэй. Амсаалаа дээр önsen tatlıda sağda sen hafifte sağ tatlıda sağda ya nuç da büyük oyu sağda за нэг зүйл зөвлөхөд ямар нэгэн өндөр ачаалттай дасгалын дараа заавал амсгалын дасгал хийж явах хэрэгтэй байдаг. Ингэснээр хүний биеийн балансыг хэмжиж өгөх хэрэгтэй юм аа. Баярлалаа өсөлтөө. Өдрийг сайн өнгөрөөрэй.